Самацгаано залгчуудаа хайртугай мэндшилгээ хүргэлтийн хамт олноос та бүхэндээ ээлжид гинтийн бэлгээ уламжлахаар энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хосгүй баярын өдрөнд төхөж байгаа. Эрхэм хайртай ээж наран туяата хэмээн хаягалсан өр хүүхдүүдийнх нь мэндшилгээг уламжлах гэж байна. Хамтдаа дутагшоорч төрсөн өдрийн эзэн таван сайхан өрийн ээж болсон бүсгүй гинтийн бэлгээр баярлуулцгаая. Залгчуудаа хайртугай мэндшилгээ хүргэлтийн хамт олон маань нэгэн сайхан төрсөн өдрийн баяр. За тэгээд үдсгэлэнтэй хөрхөн наран туяа гэдэг бүсгийг зориг хөрөлцөн ирээдээд энэ үчи мэндийг хүргэе. За баярлаа. За нараа ихчээ нүүр дүүрэн мишээгээд л угтаж аваад өнөөдөр 1-р сарын 25 нь ер нь ямар өдөр болж байна? Өнөөдрөөс маш их гоё өдөр би төрсөн байна гэж өөрийгөө бодож байгаа. Тэгэлгүй яах вэ? Тэгээ гадаа ястай яг л таны минь цайлган цагаан сэтгэл шиг цасан цагаан ширхгүүд бодрон хаялаад гадаа нэлээд хүйтэн байгаа ч гэсэндээ сэтгэлд маш гоё дулаахан мэдрэмж төрүүлэх ийм гоё цэцгийн магло танд ирсэн байна. Төрсөн өдрийн мэнд хүргэе. Баярлалаа гэж хэлье. За нарагч ингээд харсан чинь эрт ер нь бүрэн байх шиг байна. Өөр хүүхдүүд найз нөхөд цөмөр ирчихсэн. Гэхдээ гинтийн бэлэг барих хэвээр хүн байгаа гэж ойлгож байна. Ер нь манай хамт олноор дамжуулж танд хэн цэцэг явуулах вэ? Хүлээж байгаа хүн байна уу? За би өөр хүүхдүүдээ л гэж бодож байна да. Миний хүүхдүүд л байгаа. За тэгэхээр энэ хөөрхөн бүсгүй хэдэн хүүхэд төрүүлж өсгсөн бэ? 5 хүүхэд төрүүлсэн. За тэгвэл одоо хоёлаа цэцгээ гардаж авахаас өмнө нараагч танд хаяглаж илгээсэн маш гоё сэтгэлийн үхс байна. Бэлэг гэхээс илүү сэтгэлийн үхс манай хамт олонны хамгийн том зорилго учраас хамтдаа сайхан сонсъё. За тэгээд хэрвээ хүүхдүүд мөн үү өөр хүмүүс үү гэдэг нь тэр цагт тодорхой болох юм шүү миний хичээ зөө. За ингэртэн сүү эвлэж сэтгэлд нь ихийн цагаан бүхэн дуайлагдаж энгэртээ наж илгэндэн тэрч өсгсөн эрхэм хайртай ээж минь танда төрсөн өдрийн мэнд хүргье. Элсэн говийн ширхгийн тоогоор ээждээ үрсэн дэндүү их хайртай шүү. Эвэлсэн сүхтэн залгилж энэ орчлонд хүн болсон учраас ээж минь та бидэндээ дэндүү их үнцэнтэй шүү. Халуун хөвлөд тань бүрлдэж хүмүүн заяаг олсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээж. Хамаг сайхан бүхнийг тань хүртэж хүн болсон учраас хүндлэхгүй байхын аргагүй юм аа миний ээж. Ээжээ үрсэн танда дэндүү их өртөн шүү. Сүрчигний тань үнэрийг сүү болгон өөрчилсөн. Сүлжсэн гизгий тань сууж болгоод гэргий болгосон. Сүүл дунтаж өглөө эрт босгосон. Ээж болгосон. Сөөсгөр залуу насыг тань булааж орчлонд их болгосон. Одоо харин таныхан гарын 5 хуруу шиг сайхан өрсөн. Орчлонд ижийнхэн ачийг хариулах уул шиг том бодлын дор дараатаа яваа шүү. Миний ээж ирүүлийн их байгаараа чанга тэрэн үнсий. Энэ л гэрэлт өдөр бид бүхний ижий болохоор заяагдаж нартад мэндэлсэн баярлалаа гэ 5 сайхан өр хүргэн бирүүдийнхэн зүгээрээс хайр шингэсэн цэцгийн баглаг нэг алга ташилтаагаар өргөн барья. Баярлалаа. Төвчний хорвоо зүрхнээсээ аяс ээжи бүэ. За тэгээд нараагч цасан ширхэг хаялсан энэ гоё өдрш төрсөн өдрийн баяр яг эхлэх гэж байхад нь ирээд гинцийн бэлгийг өр хүүхдүүд нь таньдан өргөн барьсан. Одоо өөдөөс нь бас бүгдээрээ цөмөр хараад сууж явах шиг зарим нь бүр баярын нулимс унгаад л ээдээ ээжтэй барих талархал юм дэндүү их байх шиг байна. Энэрч хайрлаж өсгсөн өр хүүхдүүдтэй хандаж гоё сэтгэлдээ хаалцъя. За ингээд сэтгэл маш их довлоод хэлэх үгч олдохгүй байна. Ингээд 5 хүүхэдтэй хөргөн бэрчүүтэй маш их хайртай шүү. Үргэлж миний хүүхдээ сайн сайхан яваасаа гэж л хэлээ да. Одоо хүүхдүүдийг сайхан явахад л ээж нь сэтгэл дүүрэн хангалуун байна да. За тэгэлгүй яах вэ? Тэгээд нараагч ээж хүнийг бүсгүй хүнийг чимдэг хамгийн гоё зүйл нь өөр хүүхдүүд нь эрүүлэх амжилттай сайхан явах шүү дээ. Тэгээд энэ цэцгийн баглаа таны минь ингэрт маш гоё харагдаж байна. Цэцэг шигээ сайхан бүсгүй танд бас айлчлан ирсэн нас над жаргалаар дүүрэн өчрөн зулгсан нас ноён гихшгэр дүүрэн байхын эрүүл өргөд энэ удаагийнхаа дугаарыг жаргая. Сайхан баярлаарай. За баярлалаа. Жургасан цэцэг ёо
Сарвчилж харсан нүдээр сар шиг асгарсан гэрэл юмаа